아멘. 할렐루야. 그럼 завгүй 2-7 хоног өнгөрлөө шүү тий. Будчигнастай. Багуудаа ямарч байсан 5 дахьтай авч үйлчлээ. Онцгой өсвөрийн залуучууд тийм ээ манай оюутан залуучуудаа маш их баярлалаа гэж пасторын хэлмээр байна. Эхний тийм ээ одоо 10 дахь жилдээ жигдэрж эхэлж байгаа байхгүй. Эхний үед ингээд баггүй байдаг байлаа. Бага авахаар үйлчилж чаддгүй, үйлчилж мэддэггүй. Амар биш байдаг байсан. Харин одоо болохоор надтай надгүй ер нь пасторгүй бага аваад явахаар болчлоо шүү дээ тий. Эдгээр нартаа их баярлалаа мөн тэргүй ахлагч нар үйлчлэлийн багийнхандаа их баярлалаа. Багийнхан маань маш их хичээж үйлчилсэн. Мэдээж их ядарсан баг. Өдөр шөнөгүй байнгын үйлчлэл наашаа цаашаа яваад мөн туслах пасторуудтай баярлалаа. Гамболт пастор, Лана пастор, оюунагч мэдчлээ. Маш их хичээж үйлчилсэн шүү. Та микрофон унтраас юм. Энийг жоо нэмж. За бид нар энэ дэлхий дээр амьдарч явах явцдаа янз бүрийн нөхцөл байдлыг хамтдаа туулж идэв. Бидний өнгөрсөн амьдрал өнөөдөр байгаа намайг бүтээж бий болгож идэв. Нэг ийм үг байдаг. Ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэдэг тийм. Яг Библийн дагуу та бүхэнд үннийг хэлвэл уучлаарай худлаа. Ирээдүй хэдийн эхэлсэн байна. Харин өнөөдрөөс би өөрийгөө хэн бэ? Ямар вэ? Хэний хүүхэд вэ гэдэг айдентитига өөрийн хэрэгэн зэргийг үн цэнийг яг тодорхой болгож иж бидний ирээдүй гэрэлтэнэ. Яа та дүрс гэж ууралдаг гэж болж байна. Түргэн урт хүн байна. Би бол байна. Энэ зааланд хамгийн гинтийн дандаа би л байдаг шүү дээ. Тэгээ энэгээр дандаа ариун хүмүүс гараа өр. Дүрс гэж ууралдаг уу? Зүгээр ингээд автобусанд ч юм уу хаа нэгтээ хөл дээр гიშгчих ч юм уу. Үгүй бол кассан дээр очилж хахад манай дарханд ер нь тийм хүмүүс маш их байдаг тийм үү. Номын кассан дээр очилж хахад ерөөсөө юм махлагдуу ихчнэр зүгээр түлхээл ингээд орж аль би бичүүлчих гээл урдуур орохоор дүрс гэдэг үү. Тэгдэг тий. Машинтай зүгээр ингээд нянгатай юм яриад явж хахад ингэж нэг далжганаар, ингэж нэг далжганаар, бүр нэг далжгал явдаг хүн байдаг тийм үү. Хорвоо дээр ганцаар явж байгаа юм шиг мушилцаад, мушиграад тэгжээснэ гинт урдуур дагаад аваад тэгэхээр өөрөө ирэхгүй амнаас гээл нэг үг гарчих гээд байдаг. Энэ чи би байхгүй юу? Би яагаад ийм болсон юм бол? Миний өнгөрсөн намайг ийм болгоод бүтээсэн байхад энийг би олж, ойлгож, уучлж, залруулахгүй бол миний ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж байна. Түргэн ууртай, уураа барьж дийлдэггүй хүний ирээдүй ямар байх вэ? Тэг би өнөөдрөөс эхэлнэ гэж байна. Уучлаарай. Бид нар Библийн дагуу, Бурхны үгийн дагуу бодох хэрэгтэй. Бид нар өнгөрсөндөө уучлж, тавьж явуулж, өнгөрсөнд өөрийгөө ямар шахахтай, гашуун үндэстэй байгааг бүрэн гүйцэд ойлгож иж, одоо нямка даруусах, төлөвшөх, өөрийнхөө өмнөөс бууж өгөх, өөрийгөө үгүйсгэх ийм байдалд хүрдэг юм а даваа тоор буу халахаа болж иж ойлгож байна. Бид нар олон зүйл дээр энийг өөрсдийнхөө амьдралаас олж харж анзаарах хэрэгтэй гэсэн. Жохон бахад тэгүүлж ирсэн хүүхэд байна уу? Би чамайг дотор ч орж байгаа юм шиг мэдчихээн гэж хүүхдээ загинжсэн аав ээж нар байна. Чи яг тэгж бодс би чамайг бүрс яг мэдчихээн заяа гэл. Нэр би тэгээ бодчихлоо гэмээр. Энэ бодлоос болоод бид нар ямар нэгэн зүйл итгэл олох найдваргүй болчихно. Хүүхд уйлаад хань надхаа уйлаад хань харанхууранд авчиад хийчих гэдэг тийм. Энийг бид нар гар хүрээгүй зодоогүй юм чинь шийтгээгүй хүчрхийлээгүй гэж ойлгоод. Гэтэл хүчрхийлэл гэдэг чинь заавал зодж нүдэхээс биш. Хүчрхийлэл гэдэг чинь оюун санаа. Оюун бодлоо, боловсрлоо, мэдлэгээр нь доош нь хийж үгүйсгэхийг хүчрхийлэл гэж. Мөн нөгөө төвөр хүчрхийлэл гэдэг чинь spiritual abuse буюу сүнслэг хүчрхийлэл гэж байна. Би пастор, миний үгэнд ор. Би тэрхүүн пастор, миний харцаар хөдөл. Би мундаг, би чамайг удирдах ёстой. Чи миний үгэнд ороод
миний харцаар хөдлөөд надаас айж авах ёстой гэдэг энэ сүнслэг хүчирхийлэл гэлж байна. Нөгөө тэр сүнслэг хүчирхийлэл, оюун санааны хүчирхийлэл саяны харанхуй өрөнд юм. Тэгвэл зүгт байна уу? Харанхуй өрөөнд авчиж тийчих гээд. Хүүхдийг тэнд орохоор юм зодддог гэж үү? Хүүхэд яагаад айдаг юм? Харанхуйгаас айдаг байх. Хүн харанхуйгаас яагаад айдаг гэж ганцаараа байгаа учраас айдаг гэж үү? Үгүй, та оюун санааны хувьд сайн байна. Би харанхуйд ганцаараа байгаа бол айхгүй. Харин би харанхуйд хэн нэг нь надтай хамт байхгүй гэдгээс айдаг байх. Чөтгөр, шулам, муу юм. Тийм гэж. Түүнээс би яг баталгаатай ганцаараа бол яагаад айна гэж. Яагаад хүүхэд уйлна гэж. Энэ тэр хүүхдийг ирээдүйд айц төгшөртэй амьдрал төрөйдөг. Яагаад зүгээр байгаа хүүхэд ямар ч хэрэг хийгээгүй ч цагдаа хуцсан харахаар айдаг гэж өнгөрсөн ингэж бид нарыг бүтээсэн. Хүүхдийг цогхоор ойлгох ёстой. Та энэ нялх хүүхдийг очиж өшөглүүл яах вэ? Ойлно те. Энэ буруу юу? Бурхан ингэ бүтээсэн шүү дээ. Бид нар өвдөхөөрөө яах ёстой? Ойлгох ёстой байхгүй юу? Харин аав ээж нар хүмүүс бид нар энэ гэмт дэлхийг яаж өөрчилдөг вэ гэвэл цохин ойлно. Дахиад цохин дугаа байж гэж цохин. Нөгөө хүүхэд бүр ойлно. Бүр том юм бариад алаа хичээлдэ чамаг дугаа өгнөгүй юу гэхээр хүүхэд яах вэ? Гэт дотроо барьдаг тийм үү? Энэ яг мэдрэл сэтгцэд нь хүчээр нөлөөлж байгаа юм. Бурхан бүтээхдээ хүнийг, хүүхдийг бүтээсэн бол өвдсөн үедээ ойлгохоор бүтээсэн байхгүй. Харин энийг нь хэн эвдэж байна? Аав ээж нь эвдэж байгаа. Ойлгох ёстой хүүхэд ном журмаараа нэг дээр нэгийг нэмээд хоёр яг энэ томьёоны дагуу өвдсөн учраас, айсан учраас, шийтгүүлсэн учраас ойлж исэн чинь үүнийг нь юу гэж эвдэж байна? Дугаа байгаад нэмээд зодохоор энэ хүүхдийн ажиллах ёстой аппарат эвдэрнэ. Яг л компьютерыг дахин ном журмаар нь тогонд нийлүүл салгаад байгаа шиг оюун санаа эвдэр. Би түрүүний гараа өргөсөн хүмүүст хэлэв. Түргэн ууртай хүмүүс багтаа яг ингүүлж исэн үг. Түрүүний гараа өргөсөн хүмүүс багтаа яг ийм хүчирхийллийг амссан хүмүүс. Тэгвэл энийг би яаж ойлгохгүй? Би энийг уучласнаа. Өөрийнхөө ийм алдаатай, ийм шархтайгаа ойлгож мэдснээ. Одоо би яг уураа барихад суралцсан. Энэ бол би биш гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Миний дотор дүрс гэж уурлж байгаа, гинт муухай гарч байгаа, ам барьж чадахгүй, хамаа намаагүй хүнд хэлчихэд дараа нь шаналж байгаа тэр дүрх бол би биш. Энэ бол эвдэрхийн явка. Энийг хэн эдгэх ёстой? Энийг эзэн эдгэх ёстой. Ингэж бид нар шархтай, эвдэрхий, сул дорой, гэр нүгэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрвөл Бурхан би чиний амьдралд ажиллаж өгнө гэсэн. Ойлгож байна. Хүүхдүүдтэй удаан ажилласан болохоор би өнөөдөр үгээ ингэж бэлдсэлээ. Олон жил хэдгэрлийн номлол орсон болохоор маш их судалсан учраас бид нар зарим нэг зүйл дээр сайн анзаарч явах хэрэгтэй. Дэлхийд 20-д хэд хэдэн рекламын арга байдаг. Manipulation буюу хүнийг өөрт нь мэддэгдэхгүйгээр удирдах болдог. Яаж гэж? Хүнд баруун зүүн хоёр тарих байдаг. Гэхдээ хамгийн гол тарих нь хойдолтой, өмчин тарих гэж байдаг. Дотроо жижиг устай. Энэ өмчин тарих бол хүнийг бүх төрлөөр удирдах байдаг. Энэ өмчин тарихынд ямар мессеж орно? Энэ өмчин тарих яг тэгж хүнийг удирдах байдаг. Энийг дэлхийд алдартай маркетингийн мундаг хүмүүс Coca-Cola дээр ашигласан байна. Юу вэ гэвэл бүх юм сэрүүхэн амны цангаа тайлсан айгүй сайхан тийм сэрүүхэн тийм мэдрэмжийг төрөхийн тулд таны дотор ямар өнгө орж ирж байна? Цэнгэг, цагаан, мент, ногоон, цэнхэр өнгө орж байхад тэр үеийн Coca-Cola-гийн тэр алдартай менежер улаан өнгө сонсон. Хүн ам цангаж хатж байгаа хүн улаан өнгө хараад юм уумаар санагдав. Хүний ойлгоонд бол үгүй. Гэхдээ улаан өнгийг сонгочоод тэр үеийн 17 дугаар зууны бүхий л рекламны самбар дандаа энэ цаг шиг ромптоо мөн кирилл үсэг байсан байхгүй. Бичмэл байдаггүй. Бичмлийг бол ашигладаггүй.
Гэтэл колагийн эмблем дээр улаан дээр цагаанаар юу бичсэн байдаг вэ? Бичмээр Coca-Cola гэж бичсэн. Тэгэхээр гаж байна. Өнгөнч гаж, бичгэнч гаж. Тэгээд кола яасан бэ гэвэл маш том корпорациудын самбаруудыг шинээр үнэгүй хийж өгч гудамжинд байрлуулъя гэсэн байна. Миний том корпорац тийм ээ нэр төртэй том корпорац шүү. Caterpillar ч юм уу те том компаниудын тэр том самбарыг гудамжинд үнэгүй хийгээд өгье гэвэл хийхгүй та. Хийлгэн штэ энэ чинь ашгүй юм. Монголчууд бол тэр том үнэтэй самбар байтугай өмд тарахт хэдэн мянга цуглаад зодон болдог шүү дээ. Тэгэхээр тэр самбарыг үнэгүй хийгээд өгье гэхээр бүгд зөвшөөрнө. Ганцхан болцолтой. Үнэгүй хийж өгнө ганцхан буланд нь, жижигхэн буланд нь. Нүдэнд баг харагдахгүй шүү. Бөөрийнхөө улаан дотор Coca-Cola гэсэн бичгэл хийнэ. Тэгээд бусд нь бүгд таны реклам. Окей шүү. Тэр буланд нэг жижигхэн улаан байсан ч ялаа байгаа гэж байна. Харин юу гэж хүний өмчн тарих энийг хараад цээжилж байна. Тийм учраас Библи биднийг аимшигтай бөгөөд гайхамшигтай гэж хэлсэн байхгүй бүтээгдсэн гэж хэлсэн байна. Бид нар аимшигтай. Би танд яг одоо хэлье. Би өөрөө сэтгэл зүйч. Би 25-6 жил дотоод эдгэрлийн хичээл хийсэн. Таны тарих одоо энэ дээр байгаа жижиг ярнууд биш үү? Эднийг аль хэдийн та өөрөө мэдээгүй байхад цээжилсэн байна. Энд хэдийн ширхэг хавтан байна. Энэний нүх хэдийн ширхэг байна гэдгийг хүртэл таны тарих хэдийн цээжилсэн байна. Тэр өмчн тарих тэгж ажилладаг. Энийг бид нар IQ гэж хэлдэг. Энийг ашиглаж чаддаг хүн агуу мундаг ухаантай сууднууд болдог тийм. Тэгтээ бүгдийг чаддаг. Үсрээл 18, үсрээл 19, 20% дотроо л ашигладаг. Тэр хүмүүс ингээдлийн сууднууд байдаг. Тэгвэл хүн Caterpillar-ийн тэр нэр хүндтэй тэр том корпорацийн үнэхээр тэр бомбнуудын шүтдэг тэр амар том корпорацийн хүндэтгэлтэйгээр харахад тарих буланд байгаа жижиг улааныг яаж авах нь? Кола гэж цээжилж байгаа. Хүн өөрөө мэдэхгүй. Тэрийг харж тарих нь өнчин тарих нь цээжилж байгааг мэдэхгүй. Дараа нь киноны дээр дижитал систем нэгдэг байхад киноны юу явдаг байсан санаж байна уу? Пелонкор кино гардаг байсан. Секундэд 25 кадр гэж гүйжээж кинон дээр дүрс хөдөлж идэв. Харин Coca-Cola корпорац маш их мөнгөөр 25 дахь дүрс, секунд бүрийн 25 дүрсний 25 дахь ганцхан дүрсийг худалдаж авсан байхгүй. Тэр 25 дахь дүрсэн дээр юу байгаа нь хүний нүдэнд анзаарахгүй. Зүгээр л гэл кино үзсэн. Тэгээд 25 дахь дүрсэн дээр улаан бөөрийнхээ дотор Coca-Cola гэдэг бичгийг тавьсан байна. Тэгэхээр 25 дүрс секунд нэг гэхэд 25 дүрс гүйхэд тэр дунд ганцхан дүрс ингэж байгаа нь хүнд харагдахгүй. Мэдэгдэхгүй. Гэхдээ юу болоод хараад цээжилж яадаг гинэ. Өнчин тарих цээжилж яадаг. Ингээл гэл гүйж хахад өнчин тарих нь Coca-Cola гэж цээжлэгж яадаг. Харин хүн мэдхгүй киногоо үзээд энийгээ сууж байна. Асуудал нь юу гэж дээр үед кино театрт кино үзэхээр дундуур нь завсарладаг байсан санаж байна уу? Завсарлагаан болоод тэр кино үзсэн хүмүүс өөрийн мэдлгүй лангуун дээр очиод нэг Coca-Cola өгч гэдэг. Аимшигтай. Яагаад юм мэдэхгүй. Зүгээр кола аммаар санагдсан. Яагаад? Тэр нарийн төвшин хүний тарихыг яаж удирдахаа энэ менежерүүд мэдсэн байна. Энийг хэсэг хэцүү болсон корпорац би түүхийн уншсан чинь тэр улаан өнгө сонгосон, бичмэл өнгө сонгосон энэ маркетингийг хийхэд маш их мөнгө зарсан менежерийн шоронд хийсэн байлээ шүүхтгүүд. Манай компанид гайвуулсан гэдэг. Харин хэдэн жилийн дараа хүлцэл өчөөд менежерээ бүх насаар нийтх хөрөнгөөр нь Coca-Cola даасан. Яагаад? Үр дүн хэдхэн жилийн дараа энэ дэлхий дээр жижигхэн цэг аралж үлдээгүй Coca-Cola таарсан. Тэр байтугай Coca-Cola-ны суглаа явуулахад олдохгүй байхаар нь лаазанд ороо чип хийсэн юм байна л да. Тэгэл за Африкийн тэр Зимбабве овгийн тэр тэнд зарагдсан кола хонжуур хожлоо шүү гэж олохын тулд хайж Зимбабве явах хэрэггүй чип хийсэн чинь Америкийн нэгдсэн улсын FBI буюу тагнуулын газрын ажилтнууд нөгөө чиптэй Coca-Cola-г нууц байрлалдаа уужгаад хожоод баригдсан. Асуудал үүс. Би яагаад нэг ярьж байгаа гэж. Одоо би маш энгийнээр тань тайлбарлаж байна. Бүгд намайг анхааралтай сонсоод би удаа ярих. Дээд доод урал хуруугаар амиг хүртээ. За дээд доод уралыг хооронд нь нийлүүлэхгүйгээр би бинийг хажууд хүний шалган шүү заяа. Огт нийлүүлэхгүйгээр яг хажууд хүн рүүгээ би бинийг харж хагаад Coca-Cola маш хэцүү. Гэхдээ оролдоод үзтээ хажууд хүний шалгаараа.
Хүрэхгүй шүү дээ. Манай хэрлэн танилцсан дүү маань нэг чанга хэлдэг. За би яг харж байна. За танаа пастор нэг хэлдэг. Ямар ч урал хүрэхгүй байгааз. За одоо бүгд наашаа. Зүгээр хэлдэг. Угаасаа бүрдгүй байхгүй. Одоо яаж вэ? Би та нарыг удирдахж байгаа байхгүй. Би та нарт дээд дод уруулдаа хүртээ хүрэмжээр нөлөөлж байна. Оюун санаанд чинь юунд нөлөөлж байна? Үнчин тархинд чинь. Дахиад хоёр дахь удаага би маш хэцүүлдээ гэхдээ оролдоод үзтээ. Хэцүү гэдэг мессеж өгч чинь. Үнчин тархи чинь шууд хүлээгээд авчиж чинь хэцүү. Гурав дахь удаад нь би яаж оюун санаанд чинь нөлөөлсөн бэ гэвэл би энийгээ шалгаарай гэдэг хэлсэн. Бид нар шалгалт шүлэг цагдаа зэрэгээс айдаг хүмүүс. Ингээд гурван цохилт үнчин тархинд чинь өгөнгүүт та зүгээр л Coca-Cola гэж хэлээ. Пастор угаасаа хүрдгүн байж тийг гэдэг эрүүл ухаантай хүн энэ зааланд л аваалга. Coca-Cola л гэж пастраасаа гэлээ. Яаж би manipulation гэж. Ойлгож юм яаж өөдөөс тэгвэл би дахиад лавшруулах. Үнчин тархинд би энд хэдхэн секундын дотор 3хан өгүүлбэр зүгээр хүртэмжээр нөлөөлөөд, мэдрэмжээр нөлөөлөөд, шалгалт гэдэг зүйлээр нөлөөлөөд 3хан үлбэрээр таны зүгээр л Coca-Cola гэж хэлэх үгийг Coca-Cola болгож мэдрэлээр чинь зугаацаж чадчих юм байна. Та хүүхдтэй энэ муу аавыгаа дуураас архичин болно. Энэ муу ээжигээ дуураас өөдлөхгүй чи. Сайн явахыг чинь харнаа чамаг ясан толгоолсон. Энэ муу бүр сэгсэчээд мам нь толгоолчоод тэр хүүхэд ирээдүйд хэн болж байна? Coca-Cola болж байна. Хайртай хүн ингэж хүүхдэд мессеж өгөх хахаар тэр хүүхэд хэн болж хувирах вэ? Алнаа чамаг. Айтайхан байгаарай. Миний үгэнд ороорой. Нугсыг чинь таслаад, арсыг чинь өвчөөд, чөмгийг чинь, ясыг чинь санжуулнаа. Энэ мессежүүдийг юу хүлээж авч байгаа вэ? Хүүхдийн үнчин тарих хүлээж авч байгаа. Тэгвэл энд би хэдхэн секундэд 3 өгүүлбэрээр таны мэдрэлээр зугаацаад Coca-Cola гэж байгаа бол энэ хүүхдийн ирээдүйд өнгөрсөнд нь та ийм мессеж өгөөд ахаар энэ хүүхэд ирээдүйд хэн болж хувирах вэ? Аимхай, хулчгар, амжилтгүй, хулгайч, худалч, аргацаадаг, өөрийгөө өрөвдсөн, хинч биш, гомдол, гологдлын шархтай хинэгэн болж байна. Ийм хүмүүс өнөөдөр Монголын нийгэм гудамжинд, шийжин, баажин, луурджин, усаасаа иджин, хинэгч өрөвдөхгүй хэрцгий болж хувирч байна. Яагаад? Өнгөрсөн өнөөдөр байгаа ямкаг бүтээц учраас. Мянган ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэж би ойлоод нэмэргүй. Хизээ хэлэх үү? Би засарч эхлэх хэрэгтэй. Би оюун санаагаа шинжлэн байж өөрчлөгдөх хэрэгтэй. Юуны түрүү зүрхээ хамгаал. Түүнээс чинь амийн булаг ундардаг юм а гэсэн Библийн ариун нандин хүлгэн шудардаг энэ үгийг зүрхэндээ хадах хэрэгтэй. Миний зүрх юу бодно? Миний өмчин тарих юу байна? Тэрийг бодно. Би бодсон бол үргэлжлүүлэн бодно. Бодол маань явандаа үг хэл болж хувирна. Тэр муухай хараалын үг хэл маань явандаа үйлдэл болж хувирна. Ямар үйлдэл болж хувирах вэ? Яагаад архичны хүүхэд архичин болдог вэ? Яагаад аав нь ээжийг нь зодж байгааг харж аавыгаа үзэн ядаж өссөн хүүхэд том болоод эхнэрээ зоддог хүн болчихдог вэ? Яагаад? Үнчин тарих. Энэ бол бидний амьдралын рефлекс. Энийг бид нар өөрчлөх. Одоо байгаа үр хүүхэдтэй өөрөөр хандах хэрэгтэй. Тэгвэл та эсрэгээр нь бол миний хүү шалгалтанд унтсан юм. Зүгээрээ дараа нь чадна. Аав нь туслана. Миний охин яасан бүтлгүүцсэн үү? Зүгээр аав нь туслая. Аав ээж хоёр хамт байна. Чи яасан энийг буруу хийсэн юм? Энэ аягыг хагалцсан юм уу? Санаандгүй хагалцсан юм. Зүгээрээ аав нь цэвэрлжээ. Санаа зовлтгүй. Хөлөөрөө гიშгч хол байж аав нь цэвэрлээ. Энэ мэтчлэн зүүн мессежүүд хүүхдүүдэд өгөөл тэр хүүхдийн ирээдүйн жинхэнэ өнөөдрөөс эхэлж байгаа. Өөр хүүхэд, өөр хүн болж байгаа биш. Бид нэг залбирахтаа гараа яадаг үлээ. Ингэдэг юм уу? Хай гэдлэр гэдэг юм уу? Ингэдэг үстэй юу? За бүгд нэг нэг гараа барьж. Барьсан уу? Барьсан уу? За одоо ингэж барьсан гараа намайг сайн анхааралтай хардаа ингэж барьсан. Ингэж хуруугаа ингэж хуруунуудаа салаалж барьна шүү дээ. Ингэж барьсан гараа
байрыг ингэ солиодоо. Хуруунуудынхаа байрыг ингэ салаалцсан бол ингэ солиод байлаа. Эвгүй байна. Эвгүй гоо. Би таныг баруун гараа ингэ зүүн гараа хуруунуудаа заавал ингэ салаад заасан уу? Зүгээр л гараа ингэ залбирч байгаа бариад гэхэд та өөрөөр л барьсан. Та өөрөө ч дотроо бодоогүй заавал ингэж барих юм шүү гэж. Гэхдээ байрыг солихоор эвгүй байна. Энэ рефлекс надад үлдчихдэг байна. Зодуулж ирсэн рефлекс надад үлдэхээр би хүүхдэд зодддаг болдог рефлекстэй. Өөрөө тооцоолон бодох боломжгүйгээр худлаа ярьдаг. Аав маань надад уцаа миний хүмүүс наав байхгүй гэлж. Энэ бол энгийн асуудал. Ээжийг байхгүйгээр. Энэ юм л энгийн асуудал. Хүүхд юу ч бодохгүй. Аав байхгүй нь мэдгүй гараа явсан. Ээж байхгүй нь мэдгүй гараа явсан. Энэ бол энгийн асуудал. Нэг гин нүгэл гэж бид нар боддгоо. Тэр рефлекс ирээдүйд тэр хүүхдэд юу болж байгаа вэ? Энэ рефлекс ч тогтож байна. Өөр тав тухтайгаар харьцаа үүсгэн. Тэр нь ямар харьцаа гэвэл багтаас uuсан. Аав байхгүй, ээж байхгүй. Гэхдээ аавгаа хараад байж байгаа. Ээжигээ харж байгаа мөртлөөр ээж байхгүй сая гараа явсан. Энэ рефлекс. Энэ ирээдүйд хүүхдийг хэн болох вэ? Ямар хүн бүтээх вэ? Ирээдүйд өнөөдрөөс эхэлнэ гэж үү? Үгүй. Уучлаарай. Ирээдүйд эхэлсэн. Харин өнөөдөр та өнгөрсөнтэйгөө зөв ажиллаж эзнээс зурж иж ирээдүйд чинь эхэлнэ гэсэн. Алууж. Бүгдээрээ Тооллого номыг үзэж явсаар байгаад 20 дугаар бүлэг рүү орж байгаа. Амар урт бүлэг. Йонатан Давид хоёрын харилцаа 20 дугаар бүлэг бол 42 зүйл ангитай бүлэг. 20 дугаар бүлэг дээр Давидын хамгийн анхны сүнслэг алдаа гарч байгаа. Тодорхой Библиэлд бичигдсэнээр Давид хүүхэд байхдаа хонь хариулж агаад Израилийн хаанаар сонгогдсон. Ингээд хаан болсон, ингээд жанжин болсон, хааны ордонд орсон, хааны хүргэн болсон. Давидын хааны замнал явж идэл Саул түүнийг үзэн ядах болсон. Ингээд Давид явсаар байгаад өнөөдрийн бүлэг дээр Рама Найот буюу иш үзүүлэгч нар Бурхны хүмүүсийн амьдардаг газарт очиж амьдрахаар Самуэлийг зорж очиж байгаа. Би та бүхэнд уншиж өгье. Урт учраас би жоохон хурдан уншия шүү. Та нар анхааралтай сонсоорой. Тооллого номны тооллого гэнэ. Миний өнчин тарих ажилгүй болж байгаа. 1-р Самуэль 20 дугаар бүлэг нэгээс уншлаа. Давид Рамагийн Найотоос сухтан Йонатан руу ирж би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоо тэр миний аймыг ирнэ вэ гэж хэлв. Йонатан түнд тийм явдал хол байг. Чи ялагдах ёсгүй үзэгт миний эцэг их баг ямар ч хэргийг надад дуулгалгүйгээр үйлддэггүй юм аа. Тэгэхээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлв. Гэсэн ч Давид тангараглан намайг таны нүдэнд таалаг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр Йонатаныг гомдоохгүй тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байхтун гэж хэлсэн билээ. Эзэн амьд тааж бас амьд миний үхэл нэг алхмын зайд ирээд байна гэж хэлв. Йонатан Давидд хэлсэн бүх санааг чинь чиний төлөө би гүйцэлдүүлье гэв. Тиймээс Давид Йонатанд харах тун маргаашийн сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. 3 өдрийн үдэш хүртэл танд тэнд нуу тэр талд нуугдъя. Хэрэг таны эцэг намайг сургалвал Давид Бэтлехэм хот руугаа явхаар надаас хичээнгүйлэг гуйсан юм а. Учир нь тэнд түүний бүх 3 төрлийнхний төлөө жилийн дахил өргөх ёслол болох ажээ гэж хэлэгтэн. Хэрэг таны эцэг зүйтэй гэвэл таны бол аврагдана. Хэрэг таны эцэг ихээр хэлгэнвэл тэр надад хорон мог учруулахаа шийдэжээ гэдгийг мэддэг бай. За, Давид Йонатан хоёр дахиад уулзчихъя. Давид өмнө нь зүхтагаад 19 дугаар бүлэг дээр Рамад очив. Рама бол Самуэлийн тухайн үеийн хамгийн агуу Бурхны хүний нутаг, төрсөн нутаг. Самуэль Рамад амьдардаг. Самуэль өөрөө Рамагийн төдийгүй бүхэл Израилийн энэ дэлхий дээр Элохим Бурхнаас өгөгдсөн хамгийн сүүлчийн шүүгч бөгөөд хамгийн анхны иш үзүүлэгч. Ингээд Самуэль дээр гүгэд очисан. Самуэль түүнийг дагуулад яасан гэнэ? Рама гэдэг аймаг дахь Найот гэдэг баг суманд очисан. Ингээд Давид хаан тэнд Самуэльд амьдарсан. Гэтэл нэг асуудал гарна. Энэ дээр юу гэж хэлж байгаа юм бэ? Давид Рама Найотоос яан гэнэ? Яасан гэнэ? Зүхтсэн. Одоо бид нар түрүүний сэтгэл зүйн асуудал маань Давидэд хэрхэн нөлөөлснийг хамтдаа үзэх болно. Давид Рама Найотоос зүхтсэн гэнэ. Яагаад зүхтэж байгаа? Тэнд түүнийг Самуэль хамгаалж байсан. Рама Найот бол одоогийнхоор Библийн сургууль шиг Бурхны иш үзүүлэгч зүнч нарын хүүхдүүд бөөндөө амьдардаг газар. Та нар боддоо бүгдээрээ Бурхнаас сонгогдсон иш үзүүлэгч нар.
тэднэрт Самуэль заадаг байсан. Яагаад Самуэль тэднэрт заах ёстой гэж бодсон бэ? Анх Самуэлийг бурхан дуудахад Самуэлийг 3 удаа Самуэла гэсэн чинь Илийг дуудаж ин гэж бодоод гүйж очиод байдаг үстэй. Ингэсэн чинь Или Самуэла чамайг би биш бурхан дуудаж байна гэж зааж өгсөн чинь Самуэль бурханы дуудлагыг хүлээж авдаг тийм биз? Тэгвэл дараагийн үедээ зааж өгөх ёстой юу? Дараагийн үедээ зааж өгч байгаа юм. Ингээд Рама Найот дахь олон иш үзүүлэгч нарын дунд Самуэльтэй хамт тэр амьдэрсэн. Тэгээд Саул алхаар эхний элч нарыг илгээсэн. Бурхан өөрөө хамгаалсан. Бурханы сүнс эхний элч нарыг иш үзүүлээд нам дарсан. Хоёр дахь удаага элч нар илгээхэд мөн сүнс ажиллаад ойртуулаагүй. Бүр 3 удаа бурхан өөрийн сүнсээр Давидыг хамгаалсан. 4 дахь удаад нь Саул уурлаад тэгвэл би өөрөө очиж Давидыг ална гэд Израилийн хаан Саул ирэхэд бурханы сүнс мөн түүнийг цогсон. Тэр хувцаа тайлаад ичгүүртэйгээр биеэ нүцэглээд эзний өмнө өдөр шөнөгүй иш үзүүлээд Давидад хурууч хөрч чадаагүй. Ингэж хамгаалж байгаа газараас Давид яагаад зогтохгүй вэ? Энд байсан би биш гэж байна. Давид зогтооч. Давид яагаад зогтоосон бэ гэвэл яг асуудал нь 2 дугаар ишлэлтэй байгаа. Юу гэж байгаа вэ гэвэл нэгдүгээр ишлэлийн төгсгөлтэй байгаа юу гэж байгаа вэ гэвэл ингэж хэлж байгаа. Анхааралтай хараа. Би ямар хэрэг хийсэн бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрэлхийлнэ. Ямар үг давтагдаад? Эзэн би давтагдаад байгаа. Би миний намаа энэ бодлоос Давидын багтаа авсан шархан эхэлж байна. Нөгөө өнгөрсөн нь бүтээсэн Давид өнөөдөр харагдаж байна. Илиаб, Эси ах нар нь түүнийг тоохгүй. Ганцаараа гологлын хамтаа хонь хариулдаг байсан. Тэрээр итгэж найдах зүйл нь дүүгэр хонь. Аслан бартаа ганцаараа тэмцдэг байсан, хоноо хамгаалдаг байсан өсвөр насны хүүхдийн тэр ганцаардсан зүрхсэтгэл нь түүнийг итгэлгүй болгосон дүр төрхийг харуулж байгаа. 4 удаа бүр бурхан өөрийн сүнсээр хэн нэгэн хүнээр биш өөрийн сүнсээр хамгаалсараа тэр бурханы хүмүүсээс тэр тусмаа Самуэлаас зүхтааж байгаа. Зүхтаагаад хэн дээр очиж байгаа вэ? Йонатан дээр. Йонатан бол орхигдсон, хаягдсан Саулын гэрийн орхигдсон, хаягдсан Саулын ууган хүү Йонатан. Ханхүү гэдэг нэрнээс цаашгүй бурхан хэдийн тэдний гэр бүлийг ёроолоос тасалсан. Тослогоноос тасалсан. Тэгвэл бурханы сүнстэй хамт байж өөрийг нь хамгаалж байгаа бурханы хүмүүс Самуэлаас зүхтаагаад хаягдаж бурхнаар орхигдсон гэр бүлийн гишүүн Йонатан дээр очиж уйлж дуулж царай алдж байгаа Давидын дүр төрх нь теологчдын хувьд түүний сүнслэг хамгийн ихний алдаа. Юу хэлж байна? Бидний дүр төрхийг хэлж байна. Бид нар хүн өөрт төвтэй бодоод ирэхээр өөртөө байгаа зовлонд бүх фокусоо өгөөд ирэхээр өөртөө байгаа зовлонгоо зөвхөн би гэж бодоод эхлэхээр бид нар энэ дэлхий дээр хамгийн зовлонтой хүн болоод хуурчдаг. Энэ дэлхий дээр хэний ээж хамгийн сайн ээж вэ? Би пастор юм чинь. Би тэргүүн пастор юм чинь миний ээж биш юм. Чиний ээж гэж юу? Үнэн үү? Энэ дэлхий дээр хэний ээж хамгийн сайн ээж вэ? Миний ээж. Тэгвэл би дахиад хөврүүлээд асуу. Энэ дэлхий дээр хэн хамгийн их зовж байгаа вэ? Яг үнэ. Би. Энэ дэлхий дээр хэний асуудал хамгийн хүнд вэ? Миний. Энийг бурхан мэддэг учраас Библи юу гэж хэлсэн гэж? Хурууга зүссэн хүн уйлж байна. Хажууд нь хөлөө хугалцсан хүн хэвтэж байна. Гадны нүдээр харуул хэн нэг зовж байна. Хурууга зүссэн нь хөлөө хугалсан нь. Хөлөө хугалсан нь. Харин бурхан юу гэсэн бэ гэвэл хурууга зүссний хувьд бол өөрийнх нь хурууга зүссэн зовлон хамгийн том. Хөлөө хугалсан ч тэр хүний хувьд хамгийн том. Тийм учраас хүн хүний зовлон өөртөө хангалттай. Тэр өдрийн зовлон тэр өдрөө хангалттай гэж бурхан хэлсэн байна. Юу вэ гэвэл даваа чиний зовлон юу ч биш ахын бүр чамаас илүү зовж гин гэж битгий ярь гэсэн байхгүй. Яагаад хүн болгон өөрийнхөө зовлон хамгийн их гэж бодож байгаа.
Энэ фокус биднийг итгэлээс холдуулдаг байхгүй. Давид яг өөрийнхөө зовлон харсан. Намайг гимгүү байхад Саул алах гэдэг би яасан гэж намайг миний бүгд хай мессежтэй би төв бурхан биш. Миний зовлон. Тэг шүмжэнгөө бодно. Тэг шанална. Самуэль за дөрөв дэх удаад намайг бурхны сүнс хамгаалсан л да. Гэхдээ найдваргүй байна. Харагдахгүй байна. Хүн ер нь энэ амьдрал нүдэнд үзэгдэж гарт баригддаг бодит юмд л найдах дуртай, итгэх дуртай. Гэтэл Библи бид нарыг үл үзэгдэх, харагдахгүй зүйл итгэх нь бурхны тааламжид итгэл гэдэг. Гэтэл бид нар гарт баригдаж нүдэнд үзэгддэг юмд л итгэх гэдэг. Ийм учраас Давид бурхны хүмүүс дундаас зүхтаагаад таслагдсан Йонатан дээр очиж байгаа. Түүнийг гуйж. Сүмч болгон яг ингэдэг. Олон жил сүмд явж байгаа гинт бүү болж. Олон жил сүмд явж байгаад гинт лам болж. Олон жил сүмд явж байгаад гинт сүмээ хаяад итгэж биш хүнтэй суугаад бүр дордоод явчихдаг. Яагаад? Бодит зүйл үсэж болж байсан. Энд Есүс эзэн өөрийн махан биеэр энд гарч ирээд та түүнд нь гар хүрээд тэр яг лам шиг таны толгоон дээр загалмаагаар адис өгчл байвал та итгэмээр байдаг. Гэтэл тэгдэггүй. Бурхан тэгж ажилдаггүй. Бурхан хаана ажилдаг вэ? Миний зүрх. Миний оюун сан. Өнгөрсөн давсан шарх, өнгөрсөн давсан бодол санааг маань багаар идгэн байж өнөөдрийн ямкаг бүтээгээ зогсохгүй. Өнөөдөр ч миний дотор тэр ажилласаар ирээдүйд өөрт нь ашиглагдаж болох тэр ямкаг бүтээж гэж. Тиймээс бидний өөрчлөлт нь нэг сүртэй нэг өдөр гарч ирээд би өөрчлөгдлөө гэж орилоод өөрчлөгчдгүй. Манайс нь тохиолж байсан шүү дээ. Өнөөдрөөс би харих уухгүй. Урд гараад микрофоноор тунхаглаад би нэр усын хэлээд. Харманаас хайцтай тамхи гаргаж ирээд хуг муш гэж хидээд одоо болоо дуусаа. Тэр үе би яг хэлж байсан. Ах та сэтгэл хөдлөлт. Хүн ингэж өөрчлөгдөв. Ариун сүнс ингэж ажилтдаг. Сүмээрээ алгаад ташаал ахлагч нар тэрвэрээл тэрнээс болоод өөрөө сүмд ирэхээ болсон. Яагаад? Эргээд архиа уучаад дахиад тамхиад татсан болохоор нөгөө урд гарч микрофоноор зарласандаа бантаад ичээд тэг бүр хохироод сүмээс явж байгаа. Тийм учраас манай сүм бие бинийгээ битгий шүүгөөч гэж би танараас байнга гуйдаг тэр. Бор хоол иддэг, цагаан хоол иддэг битгий шүү. Тамхи татдаг хүн байна. Тэр хүн чинь дотроо шаналаад хичээж байгаа. Гарахыг хүсч л байна. Нэг л өдөр гарна. Гэхдээ юм хугацаа. Ямар хүн тамхинаас гарахад хамгийн хэцүү, архинаас гарахад хамгийн хэцүү гэж найзаа болгочдөг. Найз. Та нар тамхи татхад тэр муухай удаанд яагаад дуртай гэж? Найз байхгүй, хамт зогсох, зовлонгийн хамт туулах хүн байхгүй учраас олон монгол ах нар тамхиар найз хийцэн байдаг байна. Ганцаархнаа тамхиа татаж тайвшраад байгаа нь яг найзтайгаа юм ярьсан юм шиг рефлекс болцсон учраас тэр хүн бид нар цав өгөх. Аригч донлоо аль нь дон, аль нь гин. Гэхдээ өргөс авсан юм шиг өөрчлөгдсөн хүн хаана? Байхгүй байна. Тиймээс Библи бид нарыг бие биендээ өшөөн баг. Чи хамгийн агуун баймаар байвал хамгийн доор очиж зогс. Бие биенийхээ өхөлийг угаа. Имлэг эрүүл хүмүүс биш, өвчлөө хүмүүс зориулагдсан шиг энэ чуулган Христийн бие, ариун, мундаг, гоё ярьдаг, микрофон барьж гаагчдаг нямка шиг хүмүүс биш. Гим нүгэлтэй улайж өөрчлөгдөхийг хүссэн тэр сул дорой нямкад зориулагдсан газар. Имлэгт өвчлөлтүүд байдаг шиг сүм гим нүгэлтнүүд байдаг. Тэгвэл тэр дунд асуудал байхгүй. Энийг бид нэр холоос, даруугаар ууж устдыгээр өшөөгөө харцаар харж иж энэ чуулган тэрхүү хончин, тэрхүү пастор энэ чуулганы эзэн нь хүн биш Христ эзэн өөрөө байх бол. Амен. Тиймээс өдөр бүр бид нэр тунхаглах хэрэгтэй. Энэ бол хүний цуглаан биш. Заримдаа надаас асуудаг пастораа танай цуглаанд очиж болох уу гэж. Би заримд нь шууд хэлдэг. Яагаад чи ийм өгүүлбэр зүүн, утга зүү, теологийн авцалтаагүй юм надаас асууж байгаа гэж. Энэ миний сүм гэж юу? Би барьсан болохоор би үүсгэн байгуулсан болохоор энэ Христ эзэн. Энэ сүмийн тэргүүн хончин бол Есүс эзэн өөрөө
Тиймээс ил сүмийн хаалгаар хэн орж хэн гарахыг хэн нэгэн хүн биш Бурхны сүнс өөрөө шийдэж явах бол. Тиймээс битгий асуу. Пастор би ийм гэмтэй цуглаанд орохоос ичээд байна гэж битгий бардам. Энэ бол бардам зам. Би нохоо шиг мөлхөд орж ирсэн ч эзнээсээ зурх үүрэгтэй түүнийг хайрлаж амьдрах ёстой сул дор орж байна. Тиймээс хатунараа даруй байж бие биендээ нэгүүлсэнгүй байна. Давид Йонатан дээр очисан түүний амьдрал юу ч өөрчлөв. Давид бүх фокусаа Бурханд биш өөрийн зовлон дээр төвлөрүүлсэн учраас хүний тарих ямар гэж би сүүлийн удаа нэг юм яриад дуусгах болж байна. Залхаагүй үстэй. Хүний тарихны эд шид. Хүний тарих ба штэ. Ийм хэмжээний юмыг удаан бодоод ширтээд байвал ийм болж өсөрдөг өрөөдтэй. Ойлгож байна. Юу вэ гэвэл ийм хэмжээний мэдрэмж ямар хөөрхөн байх юм бэ, ямар гоё хүүхэн бэ гэж та харж бодох тусам тарих чинь өсөн нэмдэг өрөөдтэй. Тэр эмэгтэй танд ийм харна. Бүр ийм гоё харагдана. Өөрийн болохыг хүснэ. Ямар дажгүй залуу вэ гэж харж тарих чинь мөн дүргэлжлүүл өсгөө. 100 төгрөгтэй тэ сэтгэл хандчихдаг. 200 төгрөг хүссэн. 200 төгрөгтэй болчих. Тэ сэтгэл хандчихдаг. Сая төгрөг хүссэн. Сая төгрөгтэй болчих. Тэгээ сэтгэл хандчихдаг. Тэр бомтой болохыг хүссэн. Хүний тарих яаж өсөвдөг. Юмыг өсөвдөг. Тэгвэл та амьдрал дах муу муухай, зовлон, Давид шиг энэ Саулаас Бурхан хамгаалсаар байтал итгэлгүйгээр өөрийнхөө асуудлыг ай төвтэй би л байх ёстой, би л чухал гэсэн төвтэй хараад тарих өсөв. Тэгээд Саул айж шинжэнгөө бодож хандна. Өглөө босдол Самуэль найдваргүй санагдана. Дахиад хэдэн 10 шөнө бодож хандна. Бурхны хүүхдүүд найдваргүй санагдана. Дахиад хэдэн 10 шөнө бодож хандна. Фокусаа зовлон муу муухай дээр тавиад байна. Раманаяд найдваргүй санагдана. Зүхтгаар шиг. Хин дээр очив. Энэ үед хүний сонголт хийдэг. Энэ үед хүний сонголт хийгээд тэр сонголтын дээрээ бүтэрдэг. Давид Йонатантай уулзлаа гэд 21-р бүлгийг та унших юм бол түүний амьдрал дах нэг ч асуудал өөрчлөгдөөгүй. Уламд ортсон. Яагаад Давид Йонатаныг сонгосон? Тэгвэл бид нар өнөөдөр Бурхныг сонгодог уу, амьдрал дах Йонатануудаа сонгодог уу? Асуудал тулгархад ямар нэгэн байдлаар өөр зээл, хэрэг, төвөг асуудал тулгархад та хамгийн түрүүнд Бурхан дээр очдог уу? Таньдаг цагдаа, таньдаг улсын хурлын гишүүн, таньдаг дарга, мөнгөтэй хамаатан саданлуугаа царайлддаг уу? Та амьдралдаа Йонатануудыг сонгодог уу? Бурхныг сонгодог уу? Та Раманаяутыг сонгодог уу? Йонатануудаа сонгодог уу? Энийг бид нар бодох хэрэгтэй. Давид Йонатаныг сонгосон. Бурхны хот Раманаяутыг хайсан. Түүний амьдрал дах нэг ч асуудал цэгцрээгүй. Асуудал нь юу гэж яг энэ анхны сүнслэг алдаанаас хойш Давид 10 жил цөлөөр явах болно. Өнөөдрөөс бид нар үзэх болно. Яаж вэ? Итгэлгүйгээр өөрийн бодолд түшиглээд өөрийнхөөрөө хүнд найдаж шийдвэр гаргасан тэр амьдрал нь Давидыг хаан болтол 30 нас хүртэл 10 жил цөлөөр амьдрах болно. Тэгвэл би танаас асууя. Та цөлөөр амьдрмаа. Та сүнслэг цөлд 10 жил гацмаар байна. Хэрвээ тийм байгавал та Йонатануудаа сонго. Харин та бүргэд мэд шинжлэгдэн дүүлэн нисмээр байна уу? Тэгвэл та яг өнөөдөр найдаж буй Йонатануудаа үгүй хийгээд Христийг хаа. Тэр Йонатанууд таны амьдралд бийч байж магадгүй. Пасторч байж магадгүй. Ах トゥ амраг саданчинч байж магадгүй. Хамаатан хүчтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтай, магадгүй таны ажил, алба, амбиц, карьер, картанд мөнгөчнч байж магадгүй. Харин Бурхан тэдгээр Йонатануудыг биш, өөрийг нь шилтэж, өөрт нь итгэхийг хүсдэг. Тэр хүмүүсийг Бурхан бүргэд мэд шинжлэгдэн дүүлэн нисэх болно гэж хэлсэн. Хүний тарих ийм үдстэй Бурхан мэддэг учраас өөрт нь бүрэн итгэсэн зүрхийг тэр хайрладаг. Тиймээс би та бүхнийг Раманаяуттай үлдэж Бурхны хүмүүсийг эзэн Бурхнаа сонгон түүнийг ширтэн амьдарсан
Йоноднуудыг амьдралаас үлдэн хөөсөн түүний хайртай хөвгүүд охид байх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж дахин даруусцгаая. Дахин гин нүглээ улаая. Дахин эзнийхээ хормоноос зуурыг. Дахин залбирал Библийн үгэнд анхаарлаа хандуулъя. Даруу. Бүр илүү даруу бай. Бид нарыг Бурхан алтаар, алмазаар төмрөөр бүтээгээгүй. Шороогоор бүтээсэн. Шороо хизээж хүний толгойн дээгүүр давдаггүй. Шороо хизээж хүнтэй маргалддаггүй. Шороон дээр бөөлгсөн ч, ялгцсан асгасан ч, сүү асгасан ч шороо бүгдийг шингээж байдаг шиг ууж сэтгэлтэй шороо шиг байцгаая. Бүгдийн доор бүх амьдралын их усүр болон бүгдэд гიშгүүлсэн ч шороо зүхтаадаггүй шиг шороо шиг даруу байж бүгдийн доор үйлчилж Бурханы хайрыг татсан түүний хайртай хөвгүүд охид байх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж дээр хамтдаа залбирэн гоцгоо.